За энэ хуулийг одоо дэмжиж явах нь зөв. Яг тэгэхээр энэ хор хохирлыг монголчууд даа ялангуяа дунд хөдөөд асар их одоо өөрч байгаа. Тэнийг бол бас олон жил хэлж яриад дийлэхгүй. Пүрүдэрж гишүүнээр одоо энэ талаар жагсаал хийсний төлөө үндсэн хуулийн зэцэг бид тэрийг эрхийг төдөлзүүлнэ гэж их хурл санал тавьж ирсэн шүү. Тэгэхээр энэ хэмжээний мап Монголын төр бүх шатанд байгаа. Дуурсан хүний намандаг дуурсан их хурлын гишүүнийг эрхийн төдөлзүүлнэ гэж бид тэр хэрэг үүсгэнэ гэж үндсэн хуулийн зэцээс бүр бичигээс одоо ч бид нарт хадгалаатай байж байгаа. Тэгээ улс төрийн нөхцөл байдлаас болж өөрчлөгдсөн. За одоо харин бүрдэрж гишүүний хэлж байгаагаар бол энэ асуудал бол ялаарч одоо энэ хууль цаашаа явах боломжтой болж байгаа гэж харж байгаа. Нийгэм мэдж байгаа шүү дээ. Хин ард нь байсан. Хин үндсэн хуулийн зэцээр тэрийг тагилж исэн. Дугуурсан хүн байтугай дугуурсан их хурлын гишүүний бүр эрхийг төдөлзүүлэх хэмжээнд ийм одоо Монголын төрд төрийг базж ирсэн ийм одоо нөхцлүүд үүсчихсэн. Тийм учраас бол би энэ хуулийг бол хойш тавихгүйгээр их хурл руу оруулж ядаж олон нийттэйгээ хамтарч байнгаараа өндөр хилцээд явах нь зүйтэй гэж ингэж үзэж байгаа юм. Ямар ч болтгой зөвлөмж гэнтэр гаргаж болохгүй. Ер нь гормын санал ч бас утгатай байх хэрэгтэй шүү дээ. 126 гишүүний хоорондоо ярилцаа зөвшөлтсөд гарах шийдвэрийг гормын саналаар дүгнэлт гаргуулна гэх юм бол байнгын ажиллагаатай парламент байх хэрэг юу вэ? Хууль ер нь батлах хэрэг юу вэ? Шууд гормын санал гаргаж таман газар дүгнэлт гаргуулад явчих нь биш. Тийм учраас бол энэ хуулийг одоо хойш нь тавилгуугаар олон ч одоо маш хэцүү даваад авч орж ирсэн. Тэний манай байнгын хороо бас одоо тэр хүмүүсийн гар хөл болж байгаа юм шиг харагдаж хойш тавина гэдэг нь үнэхээр уваагүй зүйл болно. Гэхдээ энэ одоо юуны хүрээний бозрын явах бол 70 гэдэг шиг энэний хохирлыг бол арт түмэн зүгээр хэдэн 100 тэрбум их найдаар намсч байгаа шүү дээ. Өнөөдөр хөдөөгийн сумдын колонктор очиод тэр халуурын шил шиг юмар бензиний октануудыг үзтээ 92 даа хүрж байгаа бензин авж байгаа хүн нэг ширхэгч байхгүй. 95 даа хүрж байгаа бензин авж байгаа хүн нэг ширхэгч байхгүй. Энэ хаана өгөхлөөр хэлийн бомтоод холын сумд Төвийн аймагуд одоо колонкч нь одоо нэг борооны дараахс мөг гэдэг шиг хуучин чинь нэг систем биш болчихсон. Нэг уулзвар дээр ихрээ 5 колонк 10 колонк баг. 5 улангийн үтсэн ч 10 улангийн үтсэн ч 92 даа хүрж байгаа бензин хэрглэж байгаа хүн үндсэндээ байхгүй хөдөөдөл. 95 даа хүрж байгаа бензин хэрглэж байгаа хүн үндсэндээ байхгүй. Тэгээ энийг нэгдүгээр шатхууны үнийн нэмэгдүүлж нэг хохирно, хуурамч авч нэг хохирно, эд хөрөнгөөр нь хохирно. Тэгээ энэ бол маш одоо олон жил олон удаа давтагдсан учраас бол нэг хойшлуулах боломжгүй. Тийм учраас манай одоо байнгын хороо бол дэмжиж тэгээ одоо ярилцаад эцсийн шийдвэр яаж гарах нь бол одоо асуудал. Үндсэн хуулийг өөрчлөгдөж үгүй бас нэг сорил тавиад үзчихээ л дээ. За эдгээр мэдээж одоо ялангуяа хувийн компаниуд томоохон одоо уул уурхайн компаниуд бол маш чанартай шатхууныг авч техникэд хамгаалах ийм одоо зорилготой учраас энэ одоо компани шатхуунуудыг ерөөсөө авдаггүй. Ихэнх төрийн өмчийн компаниуд авч байна. Төрийн өмчийн одоо их олон байгууллагууд дарга нар нь одоо тэр хямдхан шатхуун аваа тэрнийхээ зөрүү гаргах замаар энэ одоо хувийн эрх ашигаас хандаж бас энэ компани одоо хуурамч шатхууныг худалдаж авах, өөгшүүлэх ийм зүйлүүдийг бас маш их хийж байгаа. Дээрээс нь хөдөө орон нутагт хянан шалгах боломжгүй тэр газруудад энэ хуурамч шатхуун маш их түгээгдэж ард иргэд машин дэргээ хэвдүүлж байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр ер нь бол газрын тосны үйлдвэр тодорхой хэмжээгээр яг энэ шатхуун үйлдвэрлэхэд тодорхой холцоод манай улсад байхгүй. Тийм учраас тодорхой холцоод орж ирнэ. Энэ тохиолдолд бол бас тусгаалan арга хэмжээ авах ийм боломжтой. Хоёрдугаарт нь яг энэ хуулийн дээр би одоо хилцүүлгийг явцад тодорхой хэмжээгээр одоо жишээнүүдийн одоо гайлын мэдээгээр бол сүүлийн 4-5 жилийн гайлын мэдээгээр бол ганцхан Эрдмэн гэж компанид оруулж ирсэн байгаа тань л да. Тэр нь болохоор нөгөө зэс боловсруулах тэр үйлдвэртэй хэрэгтэй тэр
зүйлийг л оруулсан байна. Бусад ямар нэгэн компаниуд оруулж ирээгүй байгаа даа шүү дээ. Зөвхөн тэр нөх холц хийдэг компаниуд оруулж ирж байна. Тийм учраас яг энэ дотоодын ялангуяа үйлдвэрлэлд өөрөлдвөл бусад үйлдвэрлэлд шатхуунаас бусад үйлдвэрлэлд хэрэгтэй байгаа тэр бүтээгдэхүүнүүдийг яг энэ хуулийн дотор бас квот олох замаар ч юм уу татвараас нь чөлөөлөх ийм одоо боломж яг хилцүүлгийн явцад байж болно. Тэр нь гэхдээ нөгөө нэг компани ороод замбараа өгөхөөр оруулж ирэхээргүй одоо зохицуултыг хийж болно гэж хэлмээр байна. За тэрний нэг тооцоол дээр жоох алдаа гарсан байна. Тэн дээр энд миний одоо өөрт байгаа юугаар бол 45%-ыг нь импортын худалдаа авалт 31%-ыг нь одоо бол 28 болцсон юм байна. Ягаад гэвэл онцгой дотор шатхуун дээр ер нь бол чөлөөлөгдсөн байж байгаа засгийн газрын шийдвэрээр. Тэгээ 28% болсон байгаа. Тэгэхээр ер нь бол энийг та бүхэн бас танилцуулгыг бас засч өгөөё.